намайг оюун засгийн анх дээр Хавчаа гэдэг 26 настай нэг хүүтэй хүүгийн хамт төг амьдардаг. Тэгээд одоо хийж байгаа ажил гэх юм бол банкнд ажилладаг. Угаасаа нэг жоохны л угаасаа драм кино тэгээд итэд кинонууд ингээд аяг үздэг. Тэгээд тэр дундаа угаасаа нэг хайр дурлалын ч юм уу, ахлах сургуулийн хайр дурлал ч юм уу, эсвэл романтик төрлийн ч юм уу, тийм эсцентик кинонууд угаасаа аяг үзэх дуртай. Тэгээд үзэх болгондоо угаасаа айгуу гоё мэдрэмж авдаг гэх юм уу? Айгуу гоё романтик мэдрэмжүүдийг авдаг. Тэгээ би ч гэсэн гоё хайрлагцсан эмэгтэй болмоор ээ. 10 жилдээ болохоор айгуу нийтж байсан. Ер нь жаа хүнтэй тэгж амар нэг муудалцаад байх дурггүй гэх юм уу? Хүнтэй айгуу хурдан ивэ олцдог. Тээгүү найзууд ихтэй, найз зархаг л байсан. Анх Инстаграмаар танилцаад уулзаад үзэхэд бол яг нэг тийм хүүхдээрээ байсан гэх юм уу? Хоёлаа угаасаа нас залуу байсан. 2 жил гаруй ирэхэж уулзж агаад бид хоёр эхний жилдээ өргөж байгаа дараагийн жилдээ цуг байдаг байсан. Тэгээд хүүхэдтэй болоод гэрэлсэн. Санхүүгийн асуудал үүснээс шалтгаалаад ерөөд бол салсан байгаа. Тэгээ хүүхэдтэй болохоо би өөрөө хараад хүүхдтэйгээ хоёлаа байдаг. Гэрийнхэнтэйгээ аав ээжтэйгээ цуг хамтдаа байдаг байгаа. Яг энэ үед болохоор ойр дотны хүмүүс ч юм уу хэлдэг. Найзууд ч юм уу эсвэл нөгөө байнга цуг байдаг ажлын хамт олон ч юм уу тий өнөөдөр чаасан гоёгтаа гэж яах юм зүгээр үрч гэдэг юм уу. Тэрнийхээ асуултууд ирдэг. Тэр үедээ гэхдээ ер нь өөртөө бас их зүйл боддог. Энэ нэвтрүүлэг орох болсон гол шалтгаан нь болохоор сул талаа засах, тэгээд өөртөө итгэх байдлыг нэмэх, тэгээд амьдралаа хамгийн гол нь шинээр дахин чиглүүлэх зорилготой байгаа. Сандра одоо яг ямар эмчтэй уулзах бол гэж бодож байна. Яаж амжилт хийх бол юу хийх бол тогтолж байна. Сэтгэл болохоор аюу догтлолтой байна. Тэгээд шүн жоохон нойр хөрөхгүй нилээ орой унтцсан сандраа догтлоо. Одоо болохоор ирсэн байна. Тэгээд ирсэн байгаа одоо ч нэг амар итгэхгүй л. 네. 처음 뵙겠습니다. 이렇게 멀리까지 와주셨는데 제가 최대한 도와드릴 수 있는 부분을 도와드리도록 하겠습니다. 혹시 원하는 그 모양이 귀여운 느낌으로 원하시나요? 아니면 조금 세련되고 좀 섹시한 그런 컨셉을 원하시나요? 좀 더 셀фи зураг 근데 энэ дэр нүд адилхан болоод хамар өндөрлөө тэгээд дүүрүүнээс жоохон хасчихаар. 이 모습은 굉장히 귀여운 느낌인데 아이유 같은 컨셉으로 알겠습니다. 눈이 엄청 커져야 되겠네요. 얼굴 엄청 작아지고. 네, 안녕하세요. 네, 고생 많으셨습니다. Эхний нэг 2 өдөр хамгийн анхны өөрийгөө төлөнд харах айгу аим жоохон эвгүйсэн. Юу хийч вэ ч юм уу. Тэгээд эмч эмнэлгийн багийнх маань айгу сайн зөвлөгөө өгөө тийм нэг хаван буулгах үйл явц маань ингээд айгу сайн хурцлуулаад айгу сайн зөвлөгөө өгөө зөвлөгөөнийхэн дагуу явжсэн учраас хурдан идгэрсэн. 자, 일단 쌍꺼풀을 해놨는데 쌍꺼풀이 그 전에는 이렇게 묻혔었는데 이렇게 밖으로 드러나가지고 딱 그 한국의 그 아이유 씨처럼 그 모양이 아주 예쁘게 잘 나서 아직 좀 붓기가 있는데 조금 빠지면 더 좋을 것 같아요. 그리고 여기 그 이마를 쭉 좁혀놓은과 동시에 가운데 쪽을 좀 올려서 좀 약간 인상 쓰고 있는 느낌을 좀 편안하게 만들었거든요. 그래서 인상도 훨씬 밝아지고 얼굴도 작아지고 이 콧날도 원래 이렇게 있다가 여기 약간 들어가는 게 있었는데 그것도 잘 맞춰가지고 올려놔가지고 Харгаа хийсээс ер нь аюугаа өөртөө ихтэй болсон аюу надад таалагдж байгаа гэсэн юмнууд маань тэгээд аюу гой болгож өгсөн эмчтэйгээс аюух баярлаа. 맞아. 여기서 이제 메이크업만 하면 훨씬 더 예쁠 거예요. 그렇게 하실게요.
байна. Баяр хүргэе бүгдээрээ. Сайн байцгаана уу? Цог завхлантай эмэгтэйлэг болж чадж өөрчлөгдсөн Раги байна. За баяр хүргэе. Рагигаа ингээд гаднаас нь харахад бас стилээ өөрчлөсөн юм шиг харагдаж байна. Би бол Раги гэж огт танихгүй юм байна. Рагид маань тайзан дээр гарсан сэтгэл ямар байна? Үнэхээр их сандарж гин, догдолж гин, ад жаргалтай байна. Айгүй олон мэдрэмжүүдийг зэрэг авж гин. Дахиж ер нь ийм мэдрэмж амьдралдаа мэдэрч байгаагүй байна. Бусад оролцоогоо бол бидний сүулт ирсэн. Тэгээд айгүй их сандарж исэн анх ирчээ. За одоо яах бол хаалгаанд ороод дүр төрхөө өөрчлөө надад зохих болов ч юм айгүй хэм бодож исэн. Тэгээд эмнэлэг болон эмнэлгийн ажилчид маань айгүй их зоригжуулж дэмжсэний ачаар одоо айгүй хурдан тэнхрээд, хурдан идэгрээд явсан байгаа. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж шүү. Баярлалаа. Тэгвэл хамтдаа дуутах уу? За тэгээ. Нэг Раги! За Рагигийн маань хувьд хийсэн өөрчлөлтүүдээс нь хамгийн өөрт таалагдсан өөрчлөлт юу байсан бэ? Хамгийн таалагдж байгаа гэхээс илүү эхлээд би яг энэ өөрчлөлтийг яг хийнэ гэж өөрөө бодож байгаагүй. Миний яг нөгөө дух хэсэг нүрийн хэлбэр гэх юм уу? Хамгийн анхтай лүүд ч юм уу, хамар ч юм уу гэд бодож исэн боловч дух хэсэг ч юм уу, нүрийн хэлбэр ч юм уу тиймэрхүү зүйлээ ер нь бодоагүй байсан. Гэхдээ яг одоо миний дух ч юм уу хэсэг маань ингээ айгу өргөн болохоор би нөгөө байнга чолкоор нуух ч юм уу, сул талаа нууж өөртөө жоохон сэтгэлэг болж байгаа гэсэхгүй. Тэгээд эмчийнхаа зөвлөснөөр дух хэсгээ жоохон багасгаад хэлбэрээ анзлуулсан чинь тэр одоо бодоагүй байсан тэр зүйл маань одоо айгу гайхалтайгаа. 저도 지금 오랜만에 봐가지고 이렇게 메이크업과 의상까지 해서 저도 지금 잠깐 깜짝 놀라가지고 쳐다보고 있었습니다. 아이유 씨처럼 좀 청순하면서 귀여우면서 어려 보이는 이 베이비 페이스를 만들기 위해서 노력을 했습니다. 제가 한 수술은 어쨌든 그 눈이 좀 작은 편이어가지고 눈을 좀 크게 만들어야 되겠다. 그리고 눈을 또 크게 보이려면 얼굴이 좀 작아지면 좋겠다. 이렇게 생각해서 쌍꺼풀 수술하고 트임 수술하고 이렇게 진행하고 안면 윤곽 수술을 같이 진행을 했고요. 출산을 하고 나서 머리카락이 좀 빠지고 이마가 넓어지는 그런 부분이 또 있는 데다가 이 가운데 미간 주름 때문에 약간 화가 나 있는 그런 느낌이 있어서 이마 축소 수술과 이마 거상 수술을 같이 해서 전체적인 얼굴 사이즈를 좀 줄이는 데 주력을 했습니다. 또 몽골 지방에서 항상 비염을 갖고 있는 분들이 많으셔가지고 저희 비염 수술과 동반해서 자가늑연고를 이용한 코 성형을 같이 진행해서 정면에서는 좀 자연스러우면서도 옆면에서는 좀 오똑할 수 있는 그런 자려한 코 성형을 만들어 보려고 노력을 했습니다. За ингээд шинэ амьдралаа эхлүүлж чадсан Рагида шинэ дүр төрх таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд сэтгэлээсээ бид нар туулцаач. Шинэ төр төрх маань надад айгүй сайн таалагдж байгаа. Айгүй их таалагдж байгаа. Тэгээд наваа ингэж өөрчилж өгсөн, өөртөө итгэлийн миний эмгтээлэг байдлыг минь авчирч өгсөн юм very good эмнэлгийн хамт олондоос үнэхээр их талархаж байна. Үнэхээр миний хувьд Солонгосын одоо very good эмнэлэг маань миний хувьд үнэхээр номер 1 байж чадсан. Эмч хамт олондоос үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Шинэ амьдралаа эхлүүлэхийг хүсэж байгаа тэдний гайхамшигт өөрчлөлт дараа 7 хоногт үргэлжлэх болно. Thank you.